бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Эзний өдөр сайхан юм аа. Бүгдээрээ хамтдаа цуглаад сайхан амьд үг сонсоод дуулаад, уйлаад, бүжиглээд, уйраад өөрийгөө нэг сайхан шалгаж аваад тий. Нэг сайхан одоо нөгөө их өвддөг учраас би чинь нэг сайн эмчэд үзүүлэх юм бол бас их санаа амардаг. Тэгээ биний хамгийн дуртай юм юу гэж? Нөгөө юу? MRI. Ягаад гэвэл MRI-д харуулж байгаа бүх юм харуулсан юм шиг санагддаг. Эхонд ч бас нэг итгэдэг үү? Тэгэхээр яг үнэндээ бүтэнсэ өдөр бол бидний сүнсний мань хувьд нэгэн MRI юм аа. Эзэн минь харин сайн шалгаад өгөрөө гэж хэлмээр. Энэ өдөр нэг хүч авчмаар, энэ өдөр дахин нэгэн сэргээгдчихмээр. Яг үүндээ бидний дахин сэргэлтийн бас нэгэн өдөр байгаа. Хараахан өнөөдөр Есүс ирээг байгаа нь хичнээн сайхан байна. Хажуугийнхаа хүмүүст хэлцгээе. Би энэ үгийг хэлэх маш дуртай. Есүс ирээг байгаа нь сайн уу? Би аврагдчих юмсан ирээсээ энэ мосонод өвхөөсэй гэж бодож болохгүй шүү дээ, тийм ээ? Там руу яваасаа гэж болохгүй шүү дээ. Бүгдээрийн маань хүсэл бүгдээрээ аврагдаасаа гэж хүсэх ёстой, тийм үү? Аамен. Тэгэхээр өнөөдөр бас бидний нэгэн сайхан эмраанд орох өдөр байна. Та нартайгаа уулзах сайхан байна. Тэгээ эзний өгсөн үг байгаа. Сайхан би нэг найзтайгаа уулзсан. Тэгээд тэр маань бас пастор, эмэгтэй пастор. Тэгээд тэр хоёулаа ярьж сууж ирсэн. Сүнсний ихэд төөрөлт хоёлаа автаад. Тэгээд Бурхны тухай үнэхээр чин үннийг хамтдаа ярилцсан. Тэгээ бид хоёр ингэж ярихгүй. Ер нь өштэй бидний амьдрах өдрүүд хэдвэ гэж бодож үзэх хэрэгтэй юм байл шүү гэж хоёлаа ярихгүй. Тэгээ тэрнээс болоод энэ өнөөдөр үг ирсэн баг. Хэрэг би 80 нас хүрлээ гэж бодвол яг өнөөдөр 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр яг 16-ны өдрөөс хойш надад 10,181 өдөр байгаа юм. Хэд гэсэн бэ? 10,181 өдрүүдээ гэж хэлмээр. Надад шууд бодогдсон гэж надад ганцхан 10,181 төгрөг байгаа юм шиг санагдсан. Хэрвээ надад 10,181 төгрөг байгаа бол би 3 атар талах нэг иштэй чихэр авах юм бэл. Тэгээд маш богинохон амархан санагдсан. Бас боломжийн 80 хүрнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхэд ингэж санагдсан. Зүгээр 10,181 гэдэг тоо маш чамламар сонсогдсон байхгүй юу? Тэнгүүд нь би 10,000 төгрөгтөө зөөрлөхгүй да. Тэр чинь 3 атар талах байгаа байхгүй юу? Тэгээд ургуулад бодоод үзэх юм бол 3 атар талахыг хэд хоног идэх юм бэ? Гэж бодмоор санагдсан. Бас бодоод үзмээр байгаач. Нэг урам хугармаар үг байна уу те? Тэгсэн чинь сая Поги ахлагч энэ дууг дуулдгийг. Тэгсэн чинь нөгөө би чинь угаасаа хэтөөрөлд автцсан байсан үн чинь шууд сүнс хөөрөөд яг энэ момент ингэж харсан. Гэхдээ тэгээд харамлаад ах ч одоо хаашаа энийг чинь тийм ээ. Бас харамсаад ах ч хаашаа гэд бас бодлоо. Тэгсэн чинь дуулал 90-12 дээр ингэж бичсэн байна. Хэд гэнэ? Битгий мартаараа заяа. Дуулал 90-12. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил юм гэдэг юм да. Хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн оргил нь зүдүүр уй гашууд өнгөрдөг.
Учир нь энэнч өнгөрч бид нисэн оддог. Таны уурын хүч чадлыг болон танаас эмээх хэр хэмжээгээр таны хэлийг хэн ойлгодог вэ? Иймээс бид мэрэгэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч гэдэг. Би өнөө урд нь уншиж ирсэн болов гэж бодлоо энийг. Библиэд нэмэгдчихээгүй байгаа даа. Хаагур зөрчигсөн зам бэ гэж бодоход хүрсэн. Давид хаан дээр би өөрөө бас 10 жил нэмчээд байгаа шүү дээ гэж бодогдсон. Би 80 жил гэж бодоод 10,181-ийг гаргачаад байгаа шүү дээ. Тэгтэл Давид хаан харин хөөй 70 жил. За яг хүч чадалтай дайжгүй хүн болвол 80 жил юм да гэж юу? Тэг баг ярмаар юу яриад байгаа юм 80 наслчид Давид хаан минь гэж ярьчмаар санагдсан. Яг эхлэл номон дээр бас сэжлэл байгаа тийм ээ. Та нар гаргаж ирэх байх. Пастраа өшөө дайжгүй юм яри. Хосоо пастор магадгүй тэгээ бодоо сууж байгаа. Яг шууд нүднээс нь харагдчихэ. Та эхлэл номын 6 дугаар бүлгийг хааш нь хийх нүгэд ингээд гисэн маягтаа урдаас харж байна. 120 насаа гэж эхлэл номын 6 дугаар бүлэгт энийг дөрүүдээр хэлсэн байгаа. Үг байгаа. Тэгтэл Давид хааны дуулаач Давид хааны агуу эзний найз бас 70 нас гэж хэлхийг бодоход бас бидний хүмүүний хэлээр ярьж ах шиг байна. За яг вэ чи их бодоод 80 жил наслаа штэ гэж хэлж байгаа нь өнөөдөр дараагийн ишлэл дээр ингэж хэлсэн байхгүй юу? Танаас эмээх хэр хэмжээг гэж хэлэхдээ 70 нас 80 нас гэж хэлэхдээ тэр ухаан гаргаж биднийг бас айлгаж байгаа шинжтэй. Чи эмээхгүй нү? Чи нэг 70 наслах хүн штэ гэж. За яг бас урам оруулаад байгаа юм а. За яг 80 наслыг гэж бодъё. Гэхдээ чи эмээхгүй нү? Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр тиймийн тулд мэрэгэн ухааны зүрхийг бид олж авах ёстой юм а гэдэг хэлж байгаа. Яаж мэрэгэн амьдрах вэ? Тэгээд биднэрт өдрүүдийгээ тоолохыг зааж яана гэсэн. Яг ишлэл ингэж хэлсэн. Иймээс бид мэрэгэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч гэж. Бид нар л залбирал явуулсан байхгүй юу? Тэгээд бид өнгө сайхан эмнэлэг твцсэн тийм ээ бас. Миний эмнэлэг твлэгч одоо шинэ биш болсон л да. Твцчлээдэг гарч ил байдаг тийм ээ. Гэхдээ бодоорой. Сая очихдоо тийм амар очиагүй байхгүй юу? Тэгээд тэр орон дээр ингээ бичиг чинь төмөн юм хэвтчих ах чинь төмөн юм бодогддог. Тэгээд энэ үг ирэхэр чинь надад бол алах байхгүй юу? Яг зөв. Бид өдрүүдээ мэрэгэн ухаанаар тоолж сурах хэрэгтэй юм байна. Хэр үнэхээр надад 10,181 өдөр байгаа бол үнийг би яаж амьдрах вэ? Энэ мэрэгэн ухааныг эзэн та надад зааж өгөөч гэж залбирсан. Тэгээ өнөөдөр өглөө цуглаандаа явах уугүй юу гэж эргэлзэж байгаа байхгүй юу? Даралтаа үзлээ өндөр байна. Зүрхээ үзлээ 110 байна. Яг тамирчны зүрх шиг яг гүйж байгаа хүн яг 110 байдаг байхгүй юу? Яг тамирчны зүрх. Тэг чинь би орноосоо босохдоо 110-таас ирж байгаа. Тэгээд би эзнес би юу залбирсан бэлээ энийг? Өнгөрсөн 7 хоног залбирсан залбирлаа сонсож байгаа. Өдрүүдэд тоолохыг бидэнд зааж өгөөч. Надад зааж өгөөч. Тиймээс танаас эмээн мэрэгэн зүрхийг олж авахын тулд та надад туслаач гэж залбирсан залбирал минь намайг босгосон баг. Яг үндэ эзний үг өөрөө босгож байгаа байхгүй юу? Тэгтээ эн чинь чанга үг шүү. Тийм гоё үг шүү те. Би чамайг 120 наслуулна те. Зүгээр гэвтэж вэ гэдэг үг бас биш байхгүй юу? Харин эсэргээрээ ямар үг гэхээр бос дайчин минь. Зүрх 110 байна уу? Босоод
Тулаандаа яв. Яагаад гэвэл чи залбирсан учраас залбирсан юм аа л авч байгаа. Тийм биз? Залбирсан юм аа л би авч байгаа. Тэгэд өнөөдөр эзний чуулганд өгж байгаа үг яг адилхан. Бид ямар нөхцөл байдал байгаа нь ерөөсөн хамаагүй. Чи залуу байсан ч, чи хөгшин байсан ч хамаагүй. Чиний өдрүүд мэрэгэн зүрхтэй сайнаар тоологдсон байгаас. Амен уу? За тэгэхдээ бид нар сайн мэрэгэн зүрхтэй байлаа гэд бид нар хичээлээгээд бид нар өөрсдийнхөө амьдрах өдрүүдийг нэмж чаддаггүй гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь чадахгүй. Эзэн бүх өдрүүдийг минь тоосон байгаа. Дуулал 139 ингэж хэлжээ. Нөгөө дуулаач мань л яриад байгаа. 16 дугаар эшлэл дээр. Төрхөө олоогүй хөврөл байхад минь таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд номд тань бичигдсэн байжээ гэж хэлсэн. Тэнгүүд дахиад урам сэргсэн. Эцэг хүн юу гэж хэлж байгаа гэхээр угаасаа чи өдрүүдээ богоносож бас уртсаж чадахгүй. Яагаад гэж би угаасаа чамайг төрөхөөс чинь өмнө чиний өдрүүд хэд байх нь аль хэдийн тогтоогдсон миний номонд бичигдсэн байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр тэгсэн байсан ч бид нар мэрэгэн ухаантай амьдрах нь л дээр. Яагаад гэвэл зохиогч үүнийг мэдэх учраас. Амен уу? Лук номын 12 дугаар бүлэг ингэж хэлжээ. 5 бор шувууг 2хан задгай зоосоор худалддаг босуу. Гисэн хэдий ч тэдний нэг нь ч бурхны өмнө мартагдахгүй. Та нарын толгой дээрх ширхэг ус чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ээ. Та нар олон бор шувуунаас ч ирхэн үнэтэй. Эхлээд Лук болохоор 5 бор шувууны тухай ярьсан тийм үү? Тэгээд харин биднийг урамшуулахдаа тэр юу гэж хэлсэн бэ гэхээр толгойн чинь ус хэдэн ширхэг байгааг тэр мэддэг. Зүгээр л нэг 5 бор шувуу биш. Та нар хэдэн мянган хэдэн сая бор шувуунаас ч дээр юм аа чи гэж хэлж байгаа. Тиймээс нэрийг минь мэддэг. Нэрээр минь дуудсан. Үсийг минь тоосон. Ихэнх хөвлөд орхоос мөн өмнө миний өдрүүдийг мэдчихсэн. Миний нэрийг номондоо биччихсэн. Тэр нэгэн зохиолч бид итгэдэг байна. Бүтэнсэ өдрийн цуглаан зүгээр нэг модон загалмайдаар хатагдсан нэгэн Есүст итгэдэг мунхаг хүмүүсийн чуулган биш. Бүтэнсэ өдрийн чуулган загалмай дээр бидний гин нүглийн талаар нас орсон. Гэхдээ дахин ямилж өглийг ялан дээлсэн. Одоо Тэнгэр эцгийн баруун гарт сууж байгаа. Бурхны хүүгийн амиар аврагдсан хүмүүсийн чуулган. Бидний махан бие үгсэн ч сүнсийн минь аварсан. Би энэ дэлхийд хамгийн сүүлийн амьсгалаа авахд намайг Тэнгэр рүү авах, мөнхөд амьдруулах тэр бурханд итгэдэг ард түмний чуулган. Тэгэхээр бид нар жирийн хүмүүс биш. Бид жирийн биш хүн. Та бас яг тийм хүн. Христ итгэгч гэж хэлэхдээ би та нарыг баярлаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл яг үнэндээ өнөөдрийн үгийн дагуу өвхөл амийг зохиогч нь таних болсон юм аа. 70 ч байна уу? 60 ч байна уу? 80 ч байна уу? 120 ч байна уу? Энэ бидний асуудал биш болохыг өнөөдрийн үг хэлнэ. Тиймээс тэд наснаа гэж бид зохиохгүй. Бурхан өөрийнхөө товлсон цаг хугацааг биднэрт илэрхийлэх болно. Тэр өдөр нь бид байхгүй байх болно. Гэвч
бид бас мөнхөд байх бол. Амен. Бид ийм итгэл найдвараар амьдарч байгаа. Би ийм итгэл найдвараар амьдарч байгаа. Тийм болохоор өвчнөөс айхан байсан. Ямар ч өвчин байна. Айх хэрэггүй. Би өнөөдөр танарт ийм эр зэрэг өгөх гэж ирсэн юм. Айх хэрэггүй. Өөхөхгүй, өргөдөхгүй гэж айх хэрэггүй. Энэ өвчин намайг аваад одохгүй гэж айх хэрэггүй. Тэр өвчин авдаггүй маа бурхан ч намайг авдаг. Үнэн дээр бид нар явсаар хагаад дуулал 139 дээр унжээ. Огт санаа зовхгүй байх том шалтгаан бол дуулал 139. Бүр огт санаа зовхгүй байж болно бид нар амьдралынхаа талаар. Яах вүлээ гэж. Ягаад гэвэл дуулаач маш гайхамшигтайгаар бидний хэлсэн. Бидэнд өнөөдөр ч гэсэн ярьж байгаа. Би дуудаж өгье. Аяа эзэн, та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж басхыг та мэддэг бөгөөд хаа холоос санаа бодлуудыг минь та ойлгодог. Та миний зам мөр хийгээд хэвтхийг минь ч наривчлан үзэж, замнал бүрийг минь сайн мэддэг. Хэлэн дээр минь ганц үг байхаас өмнө харагтун эзэн та бүгдийг мэддэг. Та хойноос бас урдаас минь нөмрлөж миний дээр мутраа тавьсан. Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай. Өндөр бөгөөд би түнд хуршгүй илээ. Таны сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл таны оршихугаас би хаашаа зогтох вэ? Хэрэг би тэнгэр өөд очвол та тэнд. Хэрэг би үхэгсдийн оронд ор дээрэн засвал харагтун та тэнд. Үүрийн гэгээгээр жигүүрлэн далайн хамгийн алсын хэсэгт суувал тэнд ч мутарт нь намайг удирдах. Баруун мутарт нь надаас зурна. Хэрэг би харанхуй үнэхээр намайг нөмөрнө, намайг хүрээлэгч гэрлэн шүн гэвэл харанхуйч танд харанхуй биш бөгөөд шүнч өдөр мэт гэрэлтэн. Гэрэл харанхуй адил юм. Учир нь та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж, эхийн минь хэвлийд намайг бүрэлдүүлжээ. Би аимшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Таны үлс гайхалтай бөгөөд сэтгэл минь сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч ясман танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд номд тань бичигдсэн байжээ. Аяа бурхан, надад хандсан бодлууд тань хичнээн нандин бэ. Нийлбэр нь хичнээн их вэ. Би тэдгээрийг тоолбол тэд илсний ширхгээс ч даван гарна. Сэрхтээж би тантай хамт билээ. Аяа бурхан, та буруутыг хөнөөх болтугай. Тиймээс цус хүмүүсээ надаас холдогдов. Учир нь тэд таны эсрэг башрыг ярьж, таны эсрэг нүглийн учир өөрсдийгөө өргөмжилдэг. Аяа эзэн, таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж юу? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж юу? Би туйлын үзэн ядалтаар тэднийг үзэн яддаг. Тэд дайснууд минь болов. Аяа бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээж, намайг шалган бодлуудыг минь мэдээж, миний дотор хөнөөлт зам буй эсхийг харж мөнхийн замаар намайг удирдаач. Энийг уншихдаа бид нар бүгдээрээ л мэддэг л дээ. Гэхдээ тэрхүү залбирлыг хийсэн өдрийн дараагаар энэ яг залбирал минь болсон. Энэ дээр залбирах ёстой үгийн минь чи зохиох хэрэггүй. Тэр чигтээ мэрэгэн ухаанаар дүүрэн үгс байж байгаа. Харин зүгээр энийг уншихдаа би итгэлээрээ л унших хэрэгтэй. Би энийг хүлээж авахдаа бас залбирахдаа би итгэлээрээ л залбирах хэрэгтэй. Библи үнэндээ бид нарыг бяцхан хөөгтүүд айлтал зүгээр л халбган дээр тавиад ээж аав маань ам руу хийхтэй адилхан бэлдэж өгчээ. Бид залбирч чадахгүй, би шинэ итгэгчтэй гэж хэлэгч аргаалга. Өнөөдрийн миний уншсан дуулал 139-с та ямар үгийг ойлгоогүй вэ гэж асуувал та бүх үгийг ойлгосон байж таараа. Тэгэхээр Давид дуулал номын 9-р бүлэг дээр хэлсэн шигэ тий.
мэрэгэн ухаантай амьдрахт минь туслаарай. Өдрүүдээ ухаалгаар тоолохт минь туслаарай гэж хэлэхэд Бурхан тусламжийг дуулал 139-оор өгсөн байна. Угаасаа мэд эзний мэлминээс нуугдах зүйл нэг ч байхгүй. Намайг унтахт минь хүртэл наливчлан харж идэг. Намайг төрхөөс өмнө мэдчихсэн эзэн Бурхан миний Бурхан болжээ гэж баярлал. Амен. Харин бидний хэсэг бол намайг судлан зүрхийг минь та мэдээч надад бас мэдүүлж өгөөч. Миний дотор хөнөөлт зам байгаа эсхийг надад хэлж өгөөч. Тэгээд та намайг мөнхийн замаараа удирдаач гэж залбир. Амен. Ингүүл бид мэрэгэн ухааныг хайгаад авч хэрэг алга. Хажууд нь байж ингээд л мэрэгэн амьдрцгаая. Амен үү. Ингүүл бид юунаас ч айхгүй амьдарч чадна. Бид эзнээс эмээвэл угаасаа юунаас ч айх хэрэггүй гэж манай пастор намалдаг тийм үү? Харин эзнээс эмээхгүй байгаа хүн бол хөдөлсөн аргалаас ч айдаг юм. Аргал хөдлөн гэж байгаа шүү. Гэх шиг санагдана. Эзнээс эмээдэггүй хүн бүх зүйлсээ сайн, бүх хүнээ сайн, бүх эрх мэдлээ сайн, үхлийн сүнснээ сайн, муу ярны сүнснээ сайн. Харин эзнээс эмээдэг хүн бол би сүүлийн үед бичээд байгаа те айдаггүйгээ авдрахтаа хийсэн адил байх болно. Тэрхүү өдөр ирэхэд тэр нь угаасаа миний удирдлагаар биш юм чи эрг. Харин би эзэнд олдоосай. Эзэн намайг олоосай. Тэнгэрлэгчнэрээс надад үйлчлээсэй. Амен. Тэгэхээр Христ итгэгч байна гэдэг нь зөвхөн идэж уух явдал биш байх нь. Зөвхөн сайн идэж сайн ундах явдал биш байх нь. Бас сайхан амьдрах явдал биш байх нь. Зөвхөн эрүүл байх, айсууд өвчтэй байхгүй нь ч асуудал биш байх. Энэ бол ямар ч үед Бурхантайгаа л амьдрах асуудал байх. Үнэн юу вэ гэвэл үнэндээ бол өхөл хөгшин хүмүүстээр ихэж ирнэ гэж бид боддог. Хөгшинд ч, залууд ч, хүүхдэд ч ирнэ. Энэ нь бидний асуудал биш байх. Тэгэхээр нөгөө Бурхны түрүүний хэлсний дагуу бор шуунд санаа тавиад байгаа юм биш шүү дээ. Та нар надад бол хэдэн мянган бор шуунаас илүү юм а гэж хэлсэн эзний үг нь эргэлзэлгүй итгэцгээ. Амен. Бид бүгд энэ дэлхийгээс явна. Харин тэгэх хүртэл өдөр хүртлээ бид яаж амьдрах вэ? Тэгээд би энэ тодор нэг өгүүлбэр бичсэн. Тэгээ энэ буцаад өөрөө над руу дахиад ярьсан. Бид энэ дэлхийгээс явхад миний тухай үлдсэн тэр дурсамжууд намайг хэн байсан бэ гэдгийг ярина. Дахиад хэлье. Би энэ дэлхийгээс явхад би хэн бэ гэж байсан нь намайг амьд байснаас илүү намайг өгсөний дараа яригдах бол. Богиносгож хэлвэл би өвөхөд миний дурсамж сайнаар эсвэл муугаар яригдана. Энэ бидний асуудал. Бидний амьдрал юу үлдээж байгаа вэ? Бид дурсагдахын тулд биш л дээ. Гэвч тэр хүнийг бодоход л танд ямар дурсамж байдаг вэ гэдэг маш чухал юм байна. Та нар санаж байна уу? Манай чуулганы нэг жаахан хүү тэнгэр рүү явсан. Манай Ариука маань. Зүгээр Ариука гэд бодоход надад юу орж ирдэг гэж? Нэг хөөхөн түнтгэр шар юм. Рейнжерийн формыг өмсчихсэн. Орж гарч гүүж идэг. Них баяр хөөртэй. Тийм хүү.
гин дурсамж надад төрдөг. Манай чуулганыханд бас тэгж төрдөг баха. Ариггүй гингүү та нар бүгдээрээ бодож байгаа. Өнөөдөр та нар ингээд чуулганд орж ирэхдээ нэг хүүхдийн цуглааны хүүхдүүд ингээд гүйж байгаа. Яг түн шиг нэг л хүү ингээд гүйж исэн байхгүй. Харин нэг өдөр тэр биднээс явсан. Харин би түүний оршуулгыг хизээж мартдаггүй. Түүний хайрцагны хоёр талд 10 рейнжер хувцастай найз нар зогсож ирсэн өдрийг санаж. Рейнжерийн форм өмсчихсэн. 10 найз нь түүнийг үдэж өгсөн. Зүгээр л нэгэн хүү байсан. Харин энээс нь харахад тэр зүгээр цуглаандаа явдаг хүү байсан. Цуглаандаа үргэлж явдаг хүү байсан. Тийм болохоор бусдад танигдсан байсан байхгүй. Рейнжерийн цамцанд багтчихсан. Бараг гизэн ингээд гарчихсан. Гүүж идэг. Тэр хүүгийн нас барсан нь тэр хүүхдийг хинбэ гэдэг тийм дурсамжийг бидний дотор үлдээсэн. Тэр болтол хүн ерөөсөө мэддэггүй юм байл. Яаж амьдарч байгаагаа энэ бол миний амьдрал, би зохиосон, би удирдан, би хүснээ хийнэ гэж бодд юм билээ. Гэхдээ тэр жоохон хүүгийн амьдрал надад маш их зүйл ярьсан. Алдартай хүүхэд байгаагүй. Гэхдээ үл итгэгч гэр бүлийнхэн дотор оршуулгдсан. Гэхдээ 10 рейнжер ингээл цэрэг шиг орж ирэхэд бол миний хүртэл нуруу зохиолдсон шүү. Тэгэхээр та нар сайн бод. Тэр хүүхд зүгээр л цуглаандаа сайн явдаг л хүүхд байсан. Тэгэхэд бурхан тэг шагнаж байгаа шүү дээ. Бүтэн чуулган түүнийг гаргаж өгсөн. Та нар санаж байгаа. Бид нар хөл болж тэр оршуулгыг хийсэн. Гэтэ нэг л хүл байсан шүү дээ. Гэтэ тэр цуглаандаа сайн явдаг байсан. Америкийн нэгэн цэрэг дайнд үргэлжлэх юм бол ёслолын бодлого болоод хүмүүс хөндлөлт үзүүлж идэг. Надад яг тэг санагдсан. Зүгээр л нэг жирийн цуглаандаа явдаг хүү шүү дээ. Бид нар энэ дэлхийгээс явхад бидний хүмүүс яаж дурсах вэ гэдэг маш чухал. Бас амьдралдаа энэ хүн үхээсэ гэж хүмүүс ярьдаг хүмүүсийн амьдралыг ч бас харлаа. Энэ хүн үхчихээсэ гэж хүмүүс боддөг юм бэл. Тэгж бүр ярьдаг юм бэл. Энэ амар уу? Ингэж амьдрал амар уу? Хүн чамайг үхээсэ гэж боддог. Тэр бат хайртай хүмүүс нь хүртэл. Энэ бол хатуу шүү. Тэгэхээр бид яаж амьдрах вэ гэдгээ бид нар бодох хэрэгтэй гэсэн. Үнэн дээр яаж амьдрах вэ гэж та нар өөрс ном зохиолоос уншихгүй. Яг хөө жоохон баатарлаг түүхүүдийг уншаад та тухайн үед сэтгэл чинь хөдлөөд зүрх чинь илүү цохлоод хэдэн минут сонирн болно. Харин Библи шиг ерөөсөө ямар ч ном тэгж ярихгүй. Ямар ч кино тэгж ярихгүй. Библи номын дуулал 139 дугаар бүлэг та нарын амьдралын туршид дагах бол. Энэ үг нэгэнт хүний чихэнд сонсогдсон бол хизээч гардаггүй. Ном зохиол шиг биш. Чи энэ дэлхийгээс явхад хүмүүс чамайг яаж дурсах вэ? Тэр чамайг тодорхойл. Өнөөдрийн чи биш.
Тэр хүртэл бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө удирдах байгаа гэж бодож байгаа. Үнэн дээр үгүй. Бид энэ амьдралд юу ч хийгээгүй. Эзэн бүгдийг хийсэн. Бидэнд байгаа авьяасыг эзэн бидэнд өгсөн. Бидэнд ярих чадвар байгаа бол энийг бурхан бидэнд өгсөн. Бид хоёр хөлтөд алхаж байгаа бол энийг бурхан бидэнд өгсөн. Бидэнд сайрах юу ч байхгүй. Үүгээрээ би түрүүн Паулийн үгийг бас сануулсан. Паул ийм мэрэгэн ухаантай байсан учраас өдөр болгон би үгтгэе гэж хэлсэн. Тэр нь өдөр болгон Паул жинхнээсээ үгтсэн биш шүү дээ. Тэр махан биеэрээ тэгж амьд байсан байхгүй. Гэхдээ харин тэр махан биеийнхээ хүсэл дотор өдөр бүр өгч ирсэн. Энэ нь надад зохистой. Амен. Бид нар ингэж чадвал бид өөртөө болоод өрөөлд үр жимстэй амьдарч өөртөө болон өрөөлд үр жимстэй хөөх болно. Яаков нов ингэж хэлсэн. Өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэндээ нэг жил байж худалдаа хийж ашиг олно гэж яригч та нар одоо наашаа ирэхтэн. Амчин маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зур үзэгдээд дараа нь арилах уур мэнэн шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл амьд байж үүнийг болон түүнийг хийн гэж яар. Харин үүнтэй адил та нар ихэмсэг замдаа сайрхдаг. Иймэрхүү альваа сайрхал нь ёрын муу юм. Тэмд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгчдэд энэ нь нүгэл болоо. Энэ дотроос ойлгохгүй үг байна уу? Орчуулж өгөөч гэж бодож байгаа хүн байна уу? Ойлгосон бүгдийг? Тэгээ ойлгосон бүгдээр нь гараа өргөж идэх үү? Хүн сэдв ярьж байгаа аргагүй бүгдээр өргөсөн. Тэгтээ би маш гоё юм ярьж байгаа байхгүй. Үнэхээр гоё. Яг өнөөдрийн миний ярьж байгаа юм би өөрөө амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр би та нарын амьдралд ямар нэгэн сорилт ирэх юм бол тэрний төлөө бэлтэж байгаа. Өнөөдрийн та нарын амьдралд энэс хойш ямар нэгэн сорилт ирэх юм бол та нар ямар хамгаалт авах шууд мэднэ. Энэ бол өнөөдрийн сургаалийн ач холбогдол. Та нар шууд өөрөлт авч чадна. Амен. Энэ өөрөлтийг нөгөө сайн авч чадсан учраас моёрын сүнс ялахгүй байгаа байхгүй юу? Тэгээд бид нар бүгдээрээ нэг гой өгсөн хүнийг бас мэднэ. Бидний итгэлийн аав Акслах маань хүн тэгж амьдраад тэгж өгөх гоё юм бий. Би одоо тэрнээс хойш бүр хурам авцсан шүү дээ. Одоо бүр өгөхөл мөхлөөс бүр айхан болсон. Гэхдээ хүн ингэж амьдраад ингэж өгдөг бол нэрээ сайхан. Яг үнэндээ энэ чуулганд үг хэлээд өгч байгаа л гэсэн үг байхгүй да. Тэгтэл өнөөдөр бид нар бүтэнсэн өдрийн цуглаанд ирэхгүй тухай ярьж байгаа шүү дээ. Мохоо очихсан байгаа биз? Явахгүй юу гэж бүтэнсэн өдөр те. Нэг өдөр дөлгөөний ярьж байгаа шиг бид нар тийм цагт очиж магадгүй. Энд цуглааны байр байхгүй. Бидний хүмүүс голын нөгөө талаас харж залбирхаас өөр арга байхгүй. Хинч биднийг тэрвэрэхгүй. Есүс чамд хайртай шүү гэж хэлэхгүй. Энийг чи нөгөө номноос л олж унших хэрэгтэй. Гэхдээ ном ч байхгүй. Болохгүй ирж магадгүй. Бид нар өнөөдөр хойд солонгосыг өрөвдөж байна. Яг үнэндээ бид нар сүнсэн дотор хойд солонгос шиг амьдарч байгаа хүмүүс өндөө байна. Бид нар руу ирж байгаа бурхны үг яг голын нөгөө талд ирж байгаа шиг ирж байгаа үг хүмүүс өндөө байна. Цонхнууд нь хагарчихсан. Байшин байгаа ч гэсэн ямар ч ам амьдрал байхгүй. Яг бол бурхны үг таны дотор орхоо байлчихсан гэсэн үг.
Тэгэхээр бид нар хойд солонгос гэж шагшрах юм байхгүй. Хэрвээ та өөрөө юм болцсон байвал та хойд солонгос байна. Та залбирах хэрэгтэй гэсэн. Би ахынхаа нэг гоё зургийг бэлдсэн та нарт үзүүлэх гээд энэ бол ганцхан надад байгаа зураг. Өөр хаанч байхгүй. Баха гэж бодож байна. Нэг зураг байгаа үзүүлчихв. За ах маань яг одоо оршуулганд болохоор ахыг ингээ Монгол хувцас өмсгөж бэлдсэн байсан. Тэгээ тэр нь биднэрт бүр ямар гоё байсан гэж бодно. Хүнний хүсэл гэж санаа шүү тийм ээ. Бас Монгол хувцастай байгаасаа гэж бодож исэн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэ? Хүнийг өгөхт нь хүртэл юм хүсэж идэггүй нэр бид нар бас арай л юу шүү те. Одоо юу. Тэгээ энэ зургийг авсан юм. Пастор хажууд нь зогсож байсан болохоор би энэ зургийг авсан. Тэгээд энэ зургандаа ганцхан байгаа юм биш. Надад энэ бас үйлдэл аягүй гоё харагдсан байхгүй. Ингээ ахыг илээдсэн. Тэгээд нөгөө өөрт нь амар гой зөгтөг Монгол тэлээ өмссөн. Монгол цамцаа өмссөн. Гэхдээ энэ бол ерөөсөө айх зураг юм уу одоо тийм эмзэг юм ерөөсөө биш. Харин бахархам зураг байхгүй. Бид яаж амьдрснараа дурсагдана гэж би төрүүлсэн тийм үү? Тэгээд та нар хүсэж гин үү? Чамайг хүч шавж нь хажууд чинь байгаасаа гэж. Ийм учраас хүн шавтай байх хэрэгтэй байхгүй. Тэгээд яг ингээд нөгөө пастор яг аавтаа дөрөв нэг амьд хүнтэй ярьж байгаа юм шиг. Ахаа танд Монгол хувцас маш гоё зогтдог шүү гэл. Тэгэд надад угаасаа бичлэг байгаа л да. Тэгтээ яг өнөөдөр бичлэгийг яах вэ гэж удаад энийг үзүүлсэн. Тэгээ би энийг харахтаа Бурхны хүн ингээ өгөхтэй юм баяртай өгөхийн тулд л өнөөдрийн үг байгаа гэж хэлэх гээд байна. Амьдарч байгаа өдрүүдэд яг амьдарч байгаа юм шиг яг зөв зүйлийн төлөө амьдр. Өгөхтэй хамгийн гоё газар руу явж байгаа юм шиг баяртай бай гэж ах минь хэлэх шиг санагддаг. Угаасаа ч тэгж хэлж ирсэн. Би явах наа гэж дандаа хэлжсэн. За нэг видео. Сайн байна уу агслахаа. Бурхны хайрыг мэдчилж байна. Намайг эрдэнэ тулах гэдэг. Би одоо Дундгуй аймагт илгээгдээд үйлчилж байна. Миний итгэлийн уг суурь бол таны авч ирсэн сайн мэдээний үр юм аа. Би бараг 5 дахь үе байхаа. Агслах, Жаргал пастор, Хосоо пастор, Эба ахлагч би. Яг нэг юм хэлээ. 2016 оны Ууханд үг кемпд шар майханд намайг өөлөө зогсож байхад та ярьж залбирч өгч тэрвэлсэн. Тэр тайвшир одоо мартахдаггүй. Дахин сүлийн үгээр 2016 он Ууханд үг кемпд шар майхны дотор намайг өөлөө зогсож байхад та ирж залбирч өгч тэрвэлсэн. Тэр тайвшир одоо ч мартагддаггүй. Бас 2016 оны кемпээр манай эхнэр итгэгч биш байхдаа очиод таны номлолоос Монголд ирсэндээ илгээгдсэндээ ирээд үйлчилж байх хугацаанд нэг ч харамсаж байгаагүй гэдэг үгийг тань сонсоод итгэх шийдвэр гаргасан. Вау. Та ингэж номлосон уу? гайхалтай. Би харамсаагүй. Одоо илгээгдээд ирсэн байна. Таны эхлээд нь бараг шин итгэж байна. Илгээсэн 16 онд итгэсэн. Вау, гоё шүү. Одоо энэ хүний дурсамжийг харахтаа бид нар тэг мэдээж ахыгаа санаж уйлж байгаа ч гэсэн үлдээс нь домгийг харахгүй да. Гэтэл энэ хүн чинь одоо ингээд өвчтөе ингээд туранхай тэг явах гэж байгаа хүн байж штэ тэг. Тэгтээ ингээд 5 дахь үе үдцсэн. 5 дахь үеийнхаа шавьяас захаа авт хөвдөж байгаа байхгүй.
Тэгэхээр бидний нөгөө үхтлээ хүсэл энэ юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Энэ амьдралын маань бус хүмүүс аврагдаасай. Нэг гэр бүл ч гэсэн аврагдаасай. Амен. Итгэл найдвартай болгоосай. Гэхдээ тэр Бямбкад бол тэр үг хүрсэн гэж байна шүү дээ. Би одоо Монголд ирснээс ерөөсөө одоо харамсдаггүй маа тий гэж хэлсэн чил тэр охин итгэцэн байгаа байхгүй. Тэгээ илгээлтийн эзэн болсон байгаа байхгүй юу? Чинь их залуухан итгэж шүү дээ. Тэгээ ааслах чинь эндээс бид нар чинь 50 60-аад захаатай очсон шүү дээ. Тэгээ ороо болгон ингээ 10 хэдэн захаа уншина. Бүгдээрээ ойлно. Хөхрөн инээ. Гэтэ хамгийн гол утга нь энэс юу харуулмаар байсан бэ гэхээр бид яаж утга учиртай амьдрах вэ? Бид яаж дурсагдах вэ? Гэдэг жишээд бид нар холоос харах хүмүүс биш болчиход байна шүү дээ. Зүгээр ганцхан алхмын зандал энэ байж шүү дээ. Энэ миний утсан дээр байж шүү дээ. Тэр жаахан ариука гэдэг хүү дээр байж шүү дээ. Тэгвэл яг өнөөдөр үнэндээ бид нар би үхлийн тухай та нарыг яриад айлгаад байгаа юм биш байна шүү дээ. Харин үхлийг би гой болгож ярьж байна. Христ итгэлт хүний үхлийн хүртэл үн цэнтэй байдаг юм а гэж би ярьж байна. Тэгвэл амьдраад байл та бүгдээрээ. Амьдрахтаа амьдрсан шиг амьдрая. Нэрмэн амийн номонд аль хэдийн бичигдчихсэн. Тэгвэл бид юунаас айх вэ? Би дахиад сүнслэг иш үзүүлэг хэлье. Бид нар өвөг дээдсээс 5 үе үдсэх юм бол энэ ерөөл ягаад таних биш вэ? Бидний өвөг дээдс 5 үеийн ерөөл байгаа бол өнөөдөр энэ танд цэцэхээстэй байгаа биш үү? 5 дахь үе нь илгээлтийн эзэн болсон үе байгаа шүү. Нэг зүгээр нэг эцэг ширээнд сандал дээр сууж байгаа юм биш. Тэрнээс чинь болоод би энэ гой газар ирчихсэн сайн мэдээ тарааж байгаа маа гэж хэлж байна. Амен. Та нарт амьдрах хүсэл төрж гин. Амьдрахтаа амьдрсан шиг амьдрмаар хүсэл төрж гин. Амен. Эзний үг өнөөдөр та нарт ярьсан байгаас. Өвдсөн ч зовсон ч ур байхгүй байцгаая. Сурыг. Өлссөн ч ур байхгүй байцгаая. Бүгдээрээ эрэлхэх зоригтой байжгаад энэ амьдралаа дуусгая. Энд чинь итгэл ордог болохоос бидэнд байхгүй байгаа мөнгө ордог юм биш ээ. Энд бол итгэл ордог. Амен.